Гэхдээ аудитын газрын үйл ажиллагаа тэгээд хийж байгаа ажлыг бол би үүсгэсэн юм байхгүй л дээ. Үнэхээр бас уншаад үзээд судлаад харахаар сайн хийж байгаа юу гэвэл энэ ажлыг маш сайн хийгээд бас дүгнэлтээ бол үнэхээр бас чадлын ирээр сайн хийцэн байгаа юм. Гол нь энэ их хурл хийсэн тамгын газрын хийсэн хяналт шинжилгээ мониторингийн газрын хийсэн дүгнэлт, тэгээд засгийн газрын өөрсдийнх нь дүгнэлт, танай аудитын газрын дүгнэлтийн хоорондын уялдаа холбоо тэр гаргаж ирсэн дүн үзүүлэлт нь бол нэлээд зөрүүтэй байгаа. Энэ дээр би бас гайхаад байгаа юм. Тэгэд эдийн засгийн хөгж тэгээд ер нь бол энэ аудитын газар ажлаа хийгээд өгцөн бол гишүүддээ бас жоохон эртхэн шиг өгчөж юмэр яг энд юунд ташрамт хэлэхэд энэ олон албаны хүмүүсийн энэ том бүтцийг дандаа энэ юуны хуралдаануудаар оруулж ирдэг энэ асуудлыг ер нь хаан зохицуулж яаж одоо яг та бас Батэрдэн даргасаа хэлсэн тийм ээ. Ер нь ингэж олуулаа ярьж энэ ажлын цагийг үрж Бачин гишүүний асуултанд нэмж хариулт өгье. Бид нар хөгжлийн бодол төлөвлөлтийн хуулиар тайланг 2 сарын 15-ны дотор аваад тэгээ 3 сарын 15-наас өмнө улсын хургуулах хуультай байдаг. Тэр давуугаар хүргэсэн байна.